Сайн байцгаана уу? NCD Group-ийн маркетинг борлуулалтын албанаас бидний хэрэгжүүлж байгаа River Plaza бизнес концепттэй өндөр зэрэглэлийн орон сууцыг танилцуулах гэж байна. За яг миний зогсож байгаа хэсэг бол лобби хэсэг. За энэхүү лобби хэсэг маань интерьер шийдлийн хувьд бол энэ геометрийн дүрс элементийг агуулсан фьючуристик хэм маягийн интерьер шийдэлтэй. За орон зайн хувьд бол маш сэлгэр саруулхан том байгаа нь өндөр зэрэглэлийн орон сууцны шаардлагыг хангаж байгаа юм. NCD Group маань хөрөнгөний арчилгаа болох энэ property management-ийг дараагийн түвшинд гаргахаар зорж ажилладаг. Property management буюу энэ хөрөнгөний арчилгаанд бол цэвэрлэгээ үйлчилгээ, за тэгээ барилгын ашиглалтай холбоотой үйлчилгээнүүд багтахаас гадна мөн харуул хамгаалалтын үйлчилгээ багтдаг. За River Plaza төслийн маань бүтэн мастер төлөвлөлтийг бол яг энэ макетнаас харж болно. За River Plaza төсөл маань орон сууцны тус бүр 23 давхар 2 ийм ихэр цам баггаас бүртгэс гадна офисын барилга бас байгаа. Мөн энэ хоёрыг холбосон 2 давхар худалдаа үйлчилгээний төв бас байгаа. За байршлын хувьд бол River Garden төслийн үргэлжлэл учраас Монголын номер 1 ногоон бүсэд байрлаж байгаа гэрээ давуу талтай. Төслийн концепцийн хувьд орчин үеийн бизнес ажил хэрэгч хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бодлоо үйлчилгээ, клуб хаус, консерж үйлчилгээ, онцгой үед ашиглах нисдэг тэрэгний тавцсан зэргийг төлөвлөснөөрөө хэрэгцээт бүхнийг гэрээсээ авах боломжийг бүрдүүлсэн учраас бизнес концепттэй төсөл гэж үүдэг. За орон сууц үйл хөдлөх худалдаж авах гэж байгаа хүмүүс барилгын даал чанар болох сантехникийн тоноглол, цахилгаан, монтаж гэх зэрэг энэ даал чанарын талаар төдийлөн ойлголт бага байдаг. River Plaza төсөл нь Орос улбаны улсад үйлдвэрлэсэн Thomas Cable брендийн кабелийг зис голтой цахилгааныг маш сайн дамжуулдаг ийм кабелийг манай төсөлд ашигласан байгаа. Хасах чар болон нэмэх 70 градус тэсвэртэй 380 болон 1000 вольтыг дамжуулах ачаалал даах чадвартай кабель ашигласан байгаа. Сантехникийн материал нь зис болон гуулан хоолой ашигладаг байгаа. Ус нь зэвэрлдэггүй, насжилт нь удаан, даралтанд маш тэсвэртэй хоолой ашигладаг байгаа. За энэ бол нисдэг тэрэгний тавцан. За өндөр барилга дээр яагаад нисдэг тэрэгний тавцан төлөвлөсөн бэ гэхээр нэгдүгürt энэ олон улсын стандартад бид нэр ойртуулах зорилгоор. За хоёрдугаарт энэ маань оршин суугчдад маш том давуу болж байгаа. Галын аюул эмнэлгийн тусламж гэдэг юм уу те онцгой тохиолдолд оршин суугч маань шууд эндээсээ нисэх боломжтой. Өндөр барилга тэр дундаа юм шилэн фасадтай барилга гэхээр хүмүүсийн толгойд нэг хөвшмөл ойлголт байдаг л ба. Маш халуун, дотор нь маш халуун байдаг хүмүүс ер нь тэгж ойлгодог. Тэгэхээр яг манай River Plaza төсөл дээр ашигласан фасад маань яг ямар онцлогтой байлээ. Энэ халалт гэдэг ойлголтыг нэг зөв утгаар нь танилцуулж байна. За манай төсөл дээр хэрэгжиж байгаа энэ шилэн фасад маань болохоор Хойш улсын Aliprof брендийн шилэн фасад байгаа. За энэ шилэн фасад маань бусад шилэн фасадаас юугаараа давуу талтай гэхээр гаднаагаар нарны хит туяаг ойлгоно. Лов төрхлөхтэй. За тэгээд энэ нь болохоор гаднаагаар температурыг нэвтрүүлэхгүй, дотроосоо болохоор дотор агаарын температурыг гадагшлуулахгүй, дулаан алдагдал нь өөрөө маш багтаа, дуу чимээ тусгаарлалтай ийм сайн шилэн фасад байгаа даа. За өндөр зэрэглэлийн орон сууцны хувьд нийт эзэмшлийн талдаа бол маш том саруулхан байх шаардлага бол тавьдаг. Тэгэхээр манай энэ River Plaza төсөл бас нэг онцлог хэлэх юм бол энэ лифт бол Hyundai брендийн лифт маань бол маш хурдан 23 давхарт маш хурдан гарна.
За ер нь бол 2 м/с-ийн хурдтай ийм лифт байгаа. За яг одоо би River Plaza төслийн 19 давхрын 5 өрөө 230 м2 орон сууцнд орж ирсэн байна. За энэ маань 19 давхар болохоор цонхны харуулц бол маш гоётой. Нэг хан тэр чигээрээ энэ том цэлгэр цонхтой. За энэ маань болохоор 230 м2 талбайтай 5 өрөө байрны одоо загварын байр. Манай одоо яг борлуулалтын албан дээр байрлаж байгаа. За энэхүү одоо 5 өрөө байрыг интерьер шийдлийн хувьд бол ерөнхийдөө open concept-ийг одоо барьж төлөвлөсөн. Аль болох байгалийн гэрлийг том орон зайд түгээх жигд хуваарлах ийм зорилготойгоор олон хан хамар хийхгүйгээр задгаа төлөвлөсөн ийм төлөвлөлтийг хэлж байгаа. Одоо жишээ нь энэ дээр болохоор зочны өрөө, хооллох хэсэг, галтгойг бол ингэж заавал ханаар тусгаарлахгүйгээр задгаа төлөвлөсөн байгаа нь бол интерьер шийдлийн хувьд ч гэсэн одоо янз янзын шийдлүүд хийхэд тохиромжтой. Манай эзэгтэй нар хамгийн дуртай хэсэг бол энэ галтгойны айлендны хэсэг гэдэг. Тэгэхээр айлендны хэсэг маань ийшээ зочид руугаа харсан одоо хооллох хэсэг рүүгээ ингэж харьцаж харсан байгаа нь бол илүү тохиромжтой байдаг. 5 өрөө байр маань ийм нэмэлт галтгойтойгоор шийдэгдсэн. За энэ маань 5 өрөө байрны мастер унтлагын өрөө. За залгаа мастер ариун цэврийн өрөөтэйгөө. За мастер ариун цэврийн өрөө маань яг ийм тогтчлолтойгоор, яг ийм тоноглолтойгоор захиалагчид очиж байгаа. Ихэнх одоо материалууд маань евро стандартын чанарын одоо шаардлага хангасан өндөр чанарын ийм материалууд ашигласан. За тухайлбал одоо 30% усны хэмнэлттэй гроийн одоо холигч байна, шүршүүр, сулдуур. За энэ бол одоо Испани Glass brand-ийн акрилийн дулаан хадгалдаг сайн чанарын ван. За энэ шил гэхэд одоо харахтаа аюулгүй байдлаар хаагадаг ийм шүршүүрийн кабин, Испани одоо пилта, ханы пилта, шатны пилта гэх мэт бүгд одоо евро стандартын барилгын материал ашигласан. За орчин үеийн ажил хэрэгч хүмүүсийн одоо хэрэгцээ шаардлагад нийцүүлээд бид одоо төсөлтөө аль болохоор одоо дэвшилтэт технологиг төлхөө ашиглахыг хичээсэн. За үүний нэг нь бол энэ Америкийн Control 4 брендийн гэрийн бүрэн автоматжуулалтын систем байгаа. За энэ систем маань гэрийн доторх одоо хөшиг, гэрэл, entertainment-ийг одоо нэг доороос удирдах боломжоор хангадаг. Жишээ нь би одоо гар утсан дээрээ Control 4-ийн аппликейшнийг суулгачаад гэрийнхаа одоо гэрлүүдийг удирдах болж байна. Жишээ нь би одоо энэ хоолны хэсгийн гэрлийг унтраад засаа гэвэл энэ дээрээ дарлаа гэх маягаар ингээд удирдах болно. За энэ манай NCT Group-ийн борлуулалтын офис мөн давхар одоо борлуулалтынхаа офстой бид нэр загварын байр ажилладаг. Загварын байр маань бол өдөр бүр өглөө 9-өөс орой 8 цагийн хооронд ажиллаж байгаа тийм. River Plaza төслийн одоо орон сууцнд яг хэдэн өрөө байрны ямар сонголт байгаа вэ? За River Plaza төсөл маань одоо бол хамгийн багадаа 105 м2-тай 3 өрөө байрнаас эхэлж байгаа. За тэгээд 141-тэй, 153-тай, 174-тэй 4 өрөө байрнууд хамгийн том нь бол 230 м2-тай 5 өрөө байр. Бид нар бол одоо борлуулалтыг хийж байгаа. Мөн бас одоо хамгийн орой дээрээ орон сууц бол пентхаус байгаа. 23 давхартаа 2 айлтай. Тэгээд маш том метр квадраттай 400 метр квадраттай. Тэгээд үнэхээр тийм лакшри мэдрэмж авахыг хүсэх юм бол ер нь бол пентхаус маш гоё.